Байцгаана уу, бүгдээрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрийнх нь ярилцах сэдэв хөлийн венис судасны үргэлжилт буюу манайхан варикоз гэдэг нэрээр нь маш их мэддэг. Энэ хөлийн венис судасны өвчин юунаас болоод ямар хүмүүст их үүсдэг, ямар зөөр шинж тэмдэг илэрдэг. За мөн бид нар өөрсдөө хөлийн венис судасны үргэлжилттэй эсхийг хэрхэн яаж мэдэх вэ гэдэг талаар бүгдээрээ мэдэж авцгаая. Тэгэхээр зарим хүмүүс маань хөлийн венис судасны үргэлжилт буюу варикоз гэдэг өвчин маань яг ямар өвчин бэ гэдэг талаар мэдэхгүй хүмүүс бас их байдаг учраас бүгдээрээ энэ өвчнийхаа талаар товчхон мэдэж аваад цаашаа явцгаая. Тэгэхээр бидний зүрхнээс шахсан цус маань артерийн судсаар дамжаад бидний бүх биеэр тархдаг. За тэгээд бүх биеэр тархсан байгаа цус маань буцаад зүрх рүүгээ явахдаа венис судсаар явдаг. За тэгэхээр бидний хөлнөөс зүрх рүү цусыг явуулдаг энэ венис судсанд хавхлах гэдэг зүйл байдаг. Тэр энэ хавхлах яг ямар үүрэгтэй вэ гэхээр за хөлнөөс дээшээ цусыг зүрх рүү шахаж өгөөд шахсан цусаа буцаад доошо хөл рүүгээ оруулахгүй байх үүднээс хаадаг, өөрөөр хэлбэл хаалт болдог үүрэгтэй. Ямар нэг шалтгаанаас болоод энэ хавхлах гэж зүйлийн маань үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр зүрх рүү шахсан цус маань буцаад доошо хөл рүүгээ ороод идэг. За энэ үйл явц маань удаан үргэлжлэх юм бол хөлөнд байгаа энэ венис судасны маань даралт нь ихсний улмаас энэ судас маань тэлдэг. Судас маань ингээд тэлчихээр хавхлага маань хангалттай хаагдаж чадахгүй байгаатай холбоотой нөгөө цус маань дахиад дээрээсээ орж ирээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдал удаан давтагдаад яваад байхаар хөлний венис судасны үргэлжилт буюу варикоз гэдэг өвчин маань үүсдэг гэсэн үг. За тэгэхээр энэ варикоз гэдэг өвчин маань ямар хүмүүст хэвчлэн үүсдэг вэ гэхээр за нэгдүгээр удаан хугацааны турш суугаа ажил хийдэг болон удаан хугацааны турш зогсоо ажил хийдэг хүмүүст их үүсдэг. За яагаад гэхээр ийм ажил хийдэг хүмүүсийн хөлний цусны эргэлт нь муу байдаг. За ердийн үед бол бидний хөл хөдөлж байж, за өөрөөр хэлбэл бидний хөлийн булчин агшиж байж тэр хөлөнд байгаа цус маань венис судсаараа зүрх рүү явдаг. Тэгэхээр машинаар тайлбарлах юм бол удаан хугацаагаар суугаа ажил хийх болон зогсоо ажил хийж байна гэдэг чинь бидний хөлийн булчин агшихгүй байна гэсэн үг. Бид нар хөлөө хөдөлгөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр бидний хөл маань хөдөлж, булчин агшиж тэр хөлөнд байгаа цус маань зүрх рүү явдаг учраас бид нар хөдөлгөхгүй суугаад байх, нэг бол хөдөлгөхгүй зогсоод байх юм бол энэ үйл ажиллагаа маань алдагдаад тухайн цус маань шахагдаж дээшээ зүрх рүүгээ явж чадахгүй хөлөндөө бөөгнөрөөд байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тухайн хүний хөлний цусны эргэлт муудан цус зогсонгошил үүснэ. Үүнээс болоод цусны эргэлт мууддаг учраас за удаан хугацаагаар зогсоо ажил хийдэг багш хүн, үсчин, хөлөө маш их ачиж суудаг хүмүүст энэ хөлний венис судасны үргэлжилт их үүсдэг. За хоёрдугаард үүсийн хувьд аваад үзэх юм бол эмэгтэйчүүдэд их тохиолддог. За энэ маань юутай холбоотой юм гэхээр эмэгтэйчүүдийн төрөлд жирэмслэлт гэх мэттэй холбоотой. За эмэгтэй хүн жирэмсэн болохоор одоо ураг маань томрохын хэрээр умай буюу сав маань тэлж томроод за тэр арцын хүндэд байгаа судсыг дарсантай холбоотой, өөрөөр хэлбэл судсанд даралт үзүүлсэнтэй холбоотойгоор тэр цусны урсгалд тодорхой хэмжээгээр саад учруулдаг. Тэгэхээр ерөнхийдөө 2-оос дээш олон удаа жирэмсэлж төржсэн эмэгтэйчүүдэд хөлний венис судасны үргэлжилт маань үүсэх хандлага ихтэй байдаг. За мөн эмэгтэйчүүд маань жирэмсэн байх хугацаанд эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтөнд ордог. За мөн жирэмснээс хамгаалах дааврын муудаг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт маань өөрөө хөлийн венис судасныг тэлжээдэг учраас эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулах юм бол хөлийн венис судасны өргөсөх хэмжээгээр илүү өвчлөдөг байх нь байна. За 3 дугаард нас ахих тусам бид нар энэ варикозоор өвдөх хэрэгсэл нэмэгдэжээдэг. Тэгэхээр бид нар нас ахиад ирэх тусам бидний арьс маань үрчээдэг шүү дээ. Яг үүнтэй адилханаар бидний судас хүртэл уян хатан чанар нь алдагдаад ерөнхийдөө бас хөгшрөлт явагдаж байдаг гэсэн үг. Тэгэхээр нас ахих тусам судасны маань уян хатан чанар алдагдана. Дээрээс нь булчингийн хүчтэй маань багасдаг учраас нас ахих тусам бид нар энэ өвчнөр өвдөх хэрэгсэл нэмэгддэг байх нэ. За дөрөвдүгээр удамшил байна. За өөрөөр хэлбэл танаа гэр бүл удамд хэн нэгэн энэ хөлийн венис судасны үргэлжилт өвчнөр өвдөжсэн бол та ч гэсэн өвдөх магадлал эрсдэл өндөр байна гэсэн үг. За мөн дээрээс нь төрхтөө венис судасны хавхлагын үйл ажиллагаа муутай төрдөг хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ дүрлэгийн одоо энэ венис судасны үйл ажиллагаа тааруу төрсэн хүмүүс бол 20-тойдоо 30-тойдоо хүртэл энэ хөлийн венис судасны эмгээр өвддөг тохиолдлууд байдаг. За үүн дээр нэмээд сүүлийн үед хэтэрхий Европчсан хооллолт амьдралын хэм маягтай бид нар болчихсон. Үүнтэй холбоотойгоор за мөн дээрээс нь таргалалт байна, тамхиталт байна. За хөлний бэртэл, гэмтэл,
За хэтэрхий өндөр өсгийтэй хэтэрхий бариу гутал удаан хугацаанд өмсөх их мэд хүчин зөвлөлд хүртэл хөлний венис судасны үргэсэлт өвчин үүсгэхэд маш ихээр нөлөөлж байдаг. За тэгэхээр дараагаар нь варикоз буюу хөлийн венис судасны үргэсэлтэй хүмүүст ямар зөвөр шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр хөл бадараад, хөл хүнд оргиод, халууд үгээд, чинрээд байна гэж маш их хэлдэг. Хавгнах, зарим хүмүүс хөлийн шилбэний ардлын тахимны хонхроор ингээд татагдаад байна гэдэг зөвөрүүдийг бас маш их хэлдэг. За мөн шүн унтж байхад үүрээр хөлийн шүрмэс татах гэх мэт зөвөрүүд илэрдэг. Тэгээд энэ илрээд байгаа шинж тэмдэг зөвөрүүдийн маань онцлог нь гэх юм бол өглөөгөө шинж тэмдэг зөвөр бол тэр болгон байдаггүй. Харин үдээс хойш орой болоод ирэхээр хөл маань хавгнаж, чинрэх, бадарах гэх мэт зөвөрүүд нь оройн цагаар илүү их тохиолддог. За мөн дээрэс нь варикозтой хүмүүс маань шүн унтж байхад хөлийн шүрмэс татаад байна гэдэг зөвөрийг бас их хэлдэг. За унтахтаа зүгээр унтсан хэрнээ шүн унтж байгаад байрлалаа солиход ч юм уу гинт ингээ хөлийн шүрмэс татаад байгаа хүмүүс их хвчлэн варикозын шинж тэмдэг байх нь илбэг байдаг. За мөн варикозтой хүмүүсийн хөлөнд илрээд байгаа энэ зөвөрүүдийн бас нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр хөдлөж байхад, өөрөөр хэлбэл алхаж байхад, хөдөлгөөнтэй байж байхад хөлөнд ийм зөвөр илэрдэггүй. Эсвэргээрээ бид нэр тайван зүгээр сууж байхад энэ зөвөр шинж тэмдгүүд нь бол илэрдэг байгаа. За тэгэхээр эцэст нь надад варикоз буюу хөлийн венис судасны үргэсэх эмгэг байгаа юу байхгүй юу гэдгийг яаж мэдэж болох вэ гэхээр хөлн дээр аалцны торших хэлбэртэй иймэрхүү судасчлалтууд одоо нүдэнд ил харагдах тохиолдлууд байдаг. За өөрөөр хэлбэл зоосон мөнгөний хэмжээтэй, за гарын алганы хэмжээтэй энэ тийм хэд хэдэн газар аалцны торших юм нийл ягаан өнгийн, хөх өнгийн судасчлалтууд харагддаг. Хоёрдугаарт танай гэр бүл удамд энэ хөлийн венис судас үргэсэх эмгэгээр хэн нэгэн өвдөж түүх байдаг бол та ч гэсэн өвдөх магадлал эрсдэл өндөртэй гэсэн үг. За гуравдугаарт хөлний арьсан доор тахиралцсан, мөрилдсэн ийм том судасчлалтууд гараад ирсэн харагдаж байдаг. За дөрөвдүгээрт өглөө унтаад босгоод таны хөл зөв зүгээр ямар ч асуудалгүй хэрнээ үдээс хойш орой болох тусам таны хөл бадарах, чинрэх, таталтах, хавгнах, халуун оргих, хүнд оргих гэх мэт зөвөрүүдийг өгөөд байдаг. Өөрөөр хэлбэл хөлний талын танд илрээд байгаа зөвөрүүд өдөр бид нар ажилдаа байж хахад өөрөөр хэлбэл хөл маань хөдөлгөөнтэй байж хахад ерөөсөө зөвөрлөхгүй байсан хэрнээ гэртээ арай тайван сууж хахад унтах гад хитгэд иймэрхүү зөвөрүүд илрээд за мөн шүн унтаж байхад шүрмэс татах. За эдгээр хөлний зөвөрүүд маань гуй тал руугаа гэхээсээ илүү өвдөгнөөс доошоо таны шилб тал руу илрээд байгаа бол дээрээс нь та олон удаа төрсөн 3-аас дээш удаа жирэмсэлж төрж исэн түүхтэй. За мөн таны хөлний шагаа иргсэн шархлаа байгаад тэр маань эдгэрэлт удаан байгаад байвал за ерөнхийдөө танд эдгээр шинж тэмдэг зөвөрүүдээс байгаад ах юм бол та хөлийн венис судасны томрол үргэсэл буюу варикозтой байх магадлалтай учраас эмчит нэг удаа үзүүлэх хэрэгтэй байх нь. За мөн хөлийн венис судасны үргэсэлтэй хүн болгонд шинж тэмдэг илрээд байдаг юм биш. За шинж тэмдэг илэрдэггүй хүмүүс бас байдаг. За хөлийн судас нь тахиралдаад, мушгирдаад ингээ гараад ирчихсэн хэрнээ тухайн хүнд маань хөлний талын бадарах, чинрэх, өвдөх, хавгнах ямар ч зөвөргүй явж байдаг хүмүүс бас байж идэг. За тэгээд манайхан одоо хөлийн шагаа тойрсон ийм шархлаа үүсээд тэрнээс нь шүүс гараад арсны үргэсэл үүсээд байхаар арс өнгөний эмнэлэгт очоод арсны өвчин байна гэдээ үзүүлээд эмчилгээ аваад байдаг. Тэгэхээр арсны эмнэлэгт очоод үзүүлэхээр эм угаа тосон түрхлэг түрхээд байгаа хэрнээ энэ арсан дээр үүсчихсэн байгаа шархлаа гараад байгаа шүүс маань намдахгүй байгаад байдаг тохиолдол байдаг. Тэгэхээр манайхны нэг ойлголт нь хөлийн венис судасны үргэсэлт буюу варикоз гэдэг өвчин маань судас тахиралдаж, овоорч, мушгирдаж гарч ирж ижил үүнийг варикоз буюу хөлийн венис судасны үргэсэх өвчин гинэ гэж үзээд байдаг. Тэгэхээр энэ судас ингэж овоорч, тахиралдаж гарч ирээгүй ч гэсэн энэ варикоз өвчний үед арсны эм шархлаа эзэн үүсдэг учраас үүнийг ингээд үргэлжлүүлээд арсны эмнэлэгт үзүүлээд яваад байж болохгүй. Энийг хөлний судасны эмнэлэгт очиж үзүүлээд тухайн хөлний венис судас нь хэр байгаа юм бэ, ахвалын үйл ажиллагаа ямар байгаа юм бэ гэдгийг доплер шинжилгээ буюу одоо судасны эхо шинжилгээ хийлгэж онцлуулж энэ талын эмчилгээ хийлгэж тэр шархлаа идэгнэ гэсэн үг болохоос биш үүнийг арсны эмнэлэгт эмчилнэ гэсэн үг бол биш байгаа шүү. Судасны эмнэлэгт очиж судасны доплер шинжилгээ, эхо шинжилгээ хийлгээд варикоз буюу хөлийн венис судасны үргэсэл гэдгийг онцлуулад зөв тохирсон эмчилгээ хийх гэх юм бол энэ маань сайжирч тэр арсан дээр үүсэж байгаа шархлаа маань идэгнэ гэсэн үг байх нь. За тэгээ бүгдээрэнд намжлал хүсье, баярлалаа.